Байна уу? Сайн байна ах. Та нөгөө дэлгүүрээ авчирч өгөх гэж ирж байна уу те? Тий. Юу таны гэрчлэгээний чинь хуулбар юм уу их үн байгаа гэдэг. За тэг та ороод ир. Хандаа сайн ярьсан хөхт мөн. Мөн үү? За сайн байна. Ахны энэ гэрчлэгээ Канадад аваад ирсэн. За энэ гэрчлэгээ чинь энэ байрны чинь. Тэгээ ойлооч төлбөр мөнгө яа гэх одоо хийхээр ирлээ те. Би уг байраа очиж үзчихмээр байдаг. Тэгээд бас нэг гэрээ хийвэл хоорондоо гэж бодсон юм. Гэрээ. Ах нь харин ахтай бүр гэрээгээ таг марччих. Тэгэл гэрээ мэр яах вэ? Ах нь гэрээ хийдэг нь ахт нь итгэжтэй байхгүй хүмүүс. За тогс. Ойлоо гэрээ яах юм бэ? Ахын ч зах зээлс амар хямдхан үедээ байр төрөслүүлж штэ. Тэгэхээр хандаа байрны зураг хүргийг хараа штэ те. Тэгээд төлбөр мөнгөөл гэс хийчихвэл ахын чамаг одоо хийчихвэл хараа өдөө явах гэдэг байхгүй яагаад. Тэгээд гэс төлбөр хийчих. За тэгээд яах. Стоп. Танд наад хүнээс чинь байр түрээссэн гэх ямар ч нотлогоо үлдсэнгүй шүү дээ. Байрны гэрчлэгийг шалгахдаа түрээслүүлэгчээр Mongolia аппликейшнээс үл хөдлөх хөрөнгийн лавлгаа авахулаад түн дээрх QR кодыг апаараа уншуулж шалгах нь хамгийн найдвартай арга байдаг шүү. Нэрээ тийм. Рент биеийн бүх байрнууд үл хөдлөх хөрөнгийн лавлгаагаар баталгаажсан гэдгийг та мэдэх үү? Тэгэхээр ямар нэгэн залил нь бүтэхгүй гэсэн. Орон сууцны залилантай холбоотой мэдээллийг тогтмол авахыг хүсвэл манай сошиал хаягийг дагаарай. Танд амжилт хүсье.